Сайн байцгаана уу. За уучлаарай. За дүрсээ аваад хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Бүгдээ хамтдаа хэвлийн урлаа эхэлцгээе. За тоглолтын найруулагч Монгол Улсын урлагийн авиац төгөлтийн Ононбаатарыг хэвлийн урлын сандал дээр урьж байна. Төрийн сойрхолд харан хамтлагийн хөсөлдөөч Монгол Улсын авиач жүжигчин Лавгсрын таныг хэвлийн урлын сандал дээр урьж байна. Тоглолтын хөгжмийн найруулагч Монгол Улсын урлагийн авиац төгөлтийн Халиун таныг хэвлийн урлын сандал дээр урьж байна. За Монгол Улсын урлагийн авиац төгөлтийн хөгжмийн зохиолч Ангирмаа таныг хэвлийн урлын сандал дээр урьж байна. За тоглолтын ерөнхий продюсер Triple X Production-ы Захирал Даваасрын буюу Халзаа таныг хэвлийн урлын сандал дээр урьж байна. 333 production за тайзны найруулагч Бажа таныг бас одоо хэвлийн урлын сандал дээр урьж байна. За өнөөдөр бол бид бүхэн хамтдаа Саран туяа урлагт 40 жил амьд тоглолтын албан ёсны хэвлэлийн хурлалд хүрэлцэн ирсэн эрхэм зочдод талархал дэвшүүлье. За ингээд та бүхнийхээ өмнө Зууны манлай эстрадын дуучин Монгол Улсын авиач жүжигчин Батмөнхийн Саран туяа таныг бас халуун дотноор хэвлэлийн хурлалдаа хүндэтгэн өрн залъя. Сайн байцгаана уу. Эрхэм уран бүтээлчийн маань тоглолтын зохион байгуулагчдын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн. За мөн хорвоод мэндэлсэн өндрийг нь хүндэтгэн хүрэлцэн ирсэн. За бүхий л одоо хэвлэл мэдээллийн салбаруудаа болон уран бүтээлийн анд нөхөд ахан дүүсэд нь баярлалаа гэж хэлье. 2026 оны 6 сарын 6-ны өдөр Төв Цэнгэлдэх хүрээлэнд тайзнаа урлагт өнгөрүүлсэн 40 жилийнхаа тайлан тавьж төмөн олныхаа хайр хүндэтгэл дунд дахин мэхийн ёслохоор том багийг бүрдүүлэн бэлтгэлээ базааж байгаа Монголын эстрад урлагийн нэр дуучин өдгөө дуун дуртай төмөн олондоо 23-аад цомог за дагалдах пянз 50 гаруй бүрэн хэмжээний томоохон тоглолтуудыг төлөвлүүлээд байгаа 20 дугаар зууны манлай дуучин Монгол Улсын гавьяач жүжигчин Батмөнхийн Саран туяагийн урлагт 40 жил хайрын бурхан тоглолтын албан ёсны хэвлэлийн хурал эхэлж байгааг дуулахад таатай байна. Ингээд өнөөдөр энэ хорвоод мэндэлсэн өдрөнд дохиож байгаа Зууны манлай эстрадын дуучин Саран туяагчтай микрофоныг шилжүүлж энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудаар та өөрийн хайртай үнэнч фэнүүдтэй мэдлэгээ дэвшүүлнэ гэж хүндэтгэн урьж байна. Маш их баярлалаа. Юуны өмнө өнөөдөр бидний хэвлэлийн баг хуралд одоо хүрэлт цаг заваа зарцуулан хүрэлцэн ирсэн бүх одоо хэвлэлийн одоо бүх мэдээллийн телевизүүд, сайтууд, сонин хүрэлцэн ирсэн бүх эрхэм зочид миний урьсан бас одоо хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, миний сарагийн найз нөхөд, уран бүтээлийн бүх андууд маань хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа гэж хэлж бихэн яслая. Баярлалаа. За миний хувьд өнөөдөр бас их онцгой өдөр байна. Одоо 4 сарын 20 1970 оны 4 сарын 20-нд Батмөнх Таня гэж сайхан залуу хосын гэр бүлд одоо хоёр дахь охин болж төрсөн. Энэ сайхан өдрөө хэвлэлийн баг хурлаа хийж байгаадаа туйл их баяртай байна. За урлагт 40 жилийн ойн тоглолт хийхээс өмнө ерөн бол миний одоо баруун гар талд бол одоо манай Онон дох продакшны продюсер найруулагч Ононбат миний журмын анд маань сууж байна. За дуучин Саран туяа уран бүтээлийн одоо хайрын бурхан 10 жил тайзнаа 30 жил урлагт 30 жил тоглолтын бас ерөнхий найруулагчаар ажилласан. Одоо ингээ урлагт 40 жил хайрын бурхан тоглолтын найруулагчаар ажиллах гээд зөвшөөрөөд найзынхаа төлөө зүтгэх гээд хүрэлцэн ирсэн амттай баярлаа. За миний зүүн гар талд Triple X Entertainment-ийн одоо ерөнхий захирал продюсер одоо Даваасрын буюу Халзаа дүүмэнд сууж байна. За ерөн бол цэнгэлтэхэд бол дуучин Саран туяа миний би нэг ч удаа Хөвтөнгөр хамтлагтайгаа 1990 онд анх
тоглолтоор одоо амьд тоглолт хийжснээс хойш ер нь бол бие даасан тоглолтоо хийж үзээгүй. Тэгээд 40 жилийн ойн тоглолтоо одоо цэнгэлтгэд хийхийг бол одоо манай хазаа дүүтэйгээ бол даваасрын дүүтэйгээ бол 3 жилийн өмнө ярьсан байдгийг. Вандебо хамтлагтай анх одоо битгий үйл гэдэг дууг хамтарч хийснээс хойш одоо хамтарч одоо их дотн уран бүтээл болон ажлын харьцаатай. За ингээд бид хоёр намайг миний бас тоглолтыг зохион байгуулах энэ сайхан одоо санааг сэтэж биднийг бас уран бүтээлд бас маш их ачаалалтай одоо ачаагаа дийлэхгүй за дээрэс нь зах зээлийн хүнд хэцүү нухчаан дунд бас уучраа олохгүй явах үед бол одоо цэнгэлдэхэд болон social play park-д бол сайхан тоглолтуудыг одоо манай алдарт хүн хамтлагийн тоглолтоос эхсүүлээд 100-6 Triple X гэдэг олон фестивал наадмуудыг зохион байгуулдаг. Ийм туршлагатай залуу миний тоглолтыг зохион байгуулъя гэж санд тавьсанд би туйлах баяртай байгаа. Ер нь бол бас ер нь энэ сайхан боломжийг бас надад олгосон. За манай одоо Даваасран халзаагийн манд багийн бас маш их туршлагатай одоо Skin Entertainment ажиллаж яснаас эхсүүлээд одоо баажидүүдэд баярлалаа. Одоо миний энэ тайз гэрэл одоо ледэглэс бүх зүйлийг цэнгэлдэхэд сараагчигээ торох юмгүй тоглолт хийх одоо гол залуу байгмаа. Баярлалаа. За мөн миний бас энэ тоглолтын одоо 90 сүүлийн үеийн сараагийн тоглолтуудын ихэнх гоё одоо хөгжмийн продюсингийн найруулгын болон хамтарч одоо бас тоглолтын найруулагчаар бас ажиллаж хамтарч байгаа манай Up Production-ы продюсер урлагийн гавь сэтгэлтэн хөгжмийн зохиолч Халиун маань байгаамаа. За Халиун найзтай их баярлалдаг. Өнөөдөр бас манай Халиун найз минь төрсөн өдөр 4 сарын 20-нд дандаа сараагаас уулж шатдаг гэдэг байгаа шүү дээ. Нөгөө Спутник гэдэг сараа одоо мөрөөрөө Спутник гэхгүй намайг дандаа найруулагчид тус одоо продюсераар аваад ажиллуулад ингээд тэгээс өөрөө хүлэн авалтаа хийчдэг. Тэгээ халиун ингээд биологи үлддэг гэд яриад байгаа. Тэгэхээр нэг халиунтайгаа биологи үлэнэ. Баярлалаа найзаа. Үнэхээр бас олон жил хамт ажиллаж байна. Миний хайрын зөвлөг тоглолтын минь бас оранжеруу продюсераар ажилласан байгаамаа. За энд нэгэн сайхан хатагтай байгаа энэ миний одоо хайрт одоо хөгжмийн зохиолч миний найз Долгоны мэн баг дүү урлагийн гавь сэтгэлтэн продюсер хөгжмийн зохиолч Ангирмаа найз минь хүрэлцэн ирсэн их баяртай байна. Албан бус зөвлөх гэж явдаг хүн байгаамаа сараагийнхаа бүх одоо хачир одоо хоржоонтой яриа юу вэ те бүх асуудлыг бол хамгийн түрүүнд сараагийн амнаас Ангирмаа сонсдог. За дээр үед л Ононбат бид нар л одоо хамт пентатоник хийхэд л Ангираа бид нар хамт л явж байлаа. Улаанбаатар Таймс сонины бүтэн нүрийг эзлээд одоо манай ардын зохиолч хөгжим одоо яруу найрагч соёлын гавь сэтгэлтэн Үржингийн Хөрлөбаатаргын одоо ахалж байсан энэ сонингийн одоо бас бүтэн нүрийг одоо Ангираа бид нар эзлээд явж исэн цаг үе саяхан мэд санагдчихэ шүү. Баярлалаа найзаа. За тэгээд би их олон юм ярих гээд байгаа учраас би миний одоо баруун талд бас нэгэн сайхан хиймэрлэг залуу сууж байгаа. Тэгээд миний тоглолтын одоо миний одоо уран бүтээлийн замналын бас одоо цаглашгүй, хувиршгүй үнэнч бас тайзны алтан партнер маань сууж байна. Төрийн сойрхолд харан хамтлагийн гоцол дуучин Монгол Улсын гавь жүжигчин Лавгсүрэн. За мөн миний урилгаар энд бас төрийн сойрхолд хурд хамтлагийн гоцол дуучин Монгол Улсын гавь жүжигчин Төмөр цаг анд маань бас ирсэн байгаа. Тэрийг дуулахад таатай байна. За мөн одоо Чингис хааны одонд Монгол Улсын гавь жүжигчин хүн хамтлагийн продюсер Даштандаг найз маань бас миний бас тайзны алтан партнерын бас нэг юм шүү. Тэгээд би энэ хэдийч үлдээхгүй хэлмээр байна. Уучлаарай. За тэгээд их олон юм ярьж байгаа учраас би энэ хэвлийн баг хурлын дэг жайгийг эвдэхгүй тул би өнөөдөр их баяртай байна. Яг гэрийн даалгавраа гэдэг юм уу маш сайн хийсэн одоо дуулуурт юу гэмдэ тийм хичэм чармаалт ихтэй сурагч шиг сууж ийна сараа өнөөдөр 40 жилийнхаа ойн тоглолтоо хийхэд би маш сэтгэл хангалуун байна. Үзэгчд өмнөдөө 40 жил
ишиглүүлсэн энэ сайхан дуунуудаа шилдэг 40 дуунуудаа их шилжүүлэх болсондоо бүр давхар баяртай байна. Баярлалаа танд. За олон хүмүүс ирсэн байгаа. За өнөөдөр бол Нэмсгэл хамтлагийн одоо Гамбал дах маань хүрэлцэн ирсэн суужийн танд бас талархал дэвшүүлье. Монгол Улсын ардын уран зохиолч Хүрлбаатар ах маань хүрэлцэн ирсэн сууж байна. За тэрийн сорилт харанга хамтлаг Чука ах маань Чулуунбат ах маань хүрэлцэн ирсэн байна. За Монголын одоо хөгжмийн урлагийн том аав Балгачуу ах маань бас энэ хүрэлцэн ирсэн суугааг бас та бүхэнд дуулахад та тавина. За өшөө олон уран бүтээлчид манай залуу үеийн төлөөлөлөнд Генжин Ванди Бо EMC гэдэг одоо олон уран бүтээлчид манай студ продакшнууд за манай хонгор бас хүрэлцэн ирсэн байна. Та нартай бүгдэнд нь байдраг хүрэлцэн ирсэн байна. Бүгдэнд нь баярлалаа. Талархал дэвшүүлье. Тэгээд бүгдээрээ сайхан халуун алга дашилтаар өнөөдрийн төрсөн өдөр дохиож байгаа эрхэм дуучны хэвлэлийн баг хурлыг хамгийн гоёор эхлүүлцгээе. Бүгдээрээ хамтдаа халуун алга дашилтаар нэгэн зэрэг дашиж талархал дэвшүүлцгээе. Тэгээд за би хамгийн түрүүнд Triplix production-ы захирал одоо халзаа продюсераас бүгднгөөс нь товчхон сэтгэл сонслоо сэтгүүлчдэрээ яриалуу орё гэж бодож байна. Тэгээд даваасрын халзаа тэгээд энд зуны зугаа Triplix олон гоё залуучууд орцтой тоглолтуудыг бол брэнд болгож чадсан хамт олон ягаад 100-ны манлаа гэж сонгосон юм бэ? Хар багасаа сонсож өссөн. Тэгээд 20 дугаар зууны манлаа хайртай дуучнтайгаа хамтарч ажиллаж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд баг хамт олноороо чадлаараа хичээх болно. Тэгээд 6 сарын 6-нд юу чадхаа үзүүлье. Баярлалаа. Тийм их юм ярьдаг шууд хийж бүтээдэг ийм залуучууд их олширч байгаа. За би Монголын анхны клип, Монголын анхны реклам. За энэ бүхнийг л одоо анхны найруулга зохион байгуулалт бүгднгийн Ондо production-ы одоо Монгол Улсын урлагийн гацуултан Онон Бадах Нона ах маань бүгднийг хийж эхлүүлсэн том замыг гаргасан байдаг. Танд бас өнөөдөр энэ өдөр сайхан талархлыг дэвшүүлээд өнөөдрийн тоглолтын найруулагчаар ажиллаж байгаа найруулагчийн бас мэдчилгээ сэтгэлийг хүлээн авъя. За бүгдэнд нь өдрийн мэнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Саратага битүүчин одоо маш олон жил болж байна. Өнгө арандаагаас гаргахыг хэлсэн хоёулаа. Тэгээд бид тэр их олон уран бүтээл дээр ажиллаа. Ойн тоглолтуудаас анхны тоглолт, анхны клипүүд гээд тэг өнөөдөр ингээд 40 жилийн ойн тоглолтыг хийж байгаадаа бас баяртай байна. Тэгээд хамгийн хэцүү юм нь бүх супер хит ихтэй үнэтэй ажиллахаар айгүй хэцүү. Хайрандуу хасагчих гэдэг нэг аюултай юу гэдэг. Тэрэн дээр л жахан толгой өгдөж байгаа. Бусдаараа үзэгчтэй бол мэдээж гоё дуртай дуунууд нь нөгөө хайртай дуун өөрийнх нь тохиолдсон амьдралд нь тохиолж исэн үйл явдлууд гээд их олон юмнууд давхцахаар тийм гоё тоглолт болох байх гэж бол найдаж байгаа. Тэгээ 6 сарын 6-нд хүрэлцээрэй гэж урьж байна. Баярлалаа. Тэгээд Ононбат найруулагчийн амнаас гоё гэдэг үг тоглолтын өмнө гарч байгааг нэг олон харж байгаагүй. Тэгээд бэлтгэл их сайн байгаа болтой байна. За би Ангирмаа гिचээгаа за продюсер Монгол Улсын урлагийн гацуултан Ангирмаа гिचээгаа бас одоо хамтрагчтай тий мэдлэгээ дэвшүүлж бас сэтгүүлчтэйгээ мэдлэхийг хүсье. За өдрийн мэнд. За бүгдөө сараада өнөөдөр төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр миний найзын төрсөн өдөр гал халуун баярын мэнд хүргэе. Найз нь чамд хайртай шүү гэж. Анхлан бит хоёр одоо баг ингээд 40 жил үерхэд нөхөрлөж өглөө. Тий ер нь энэ стадион тоглох цэнгэлдэх тоглогдохын тоглолтын тухай бит хоёр одоо шивнэн ярьж байж үлээ гэдгийг саяхан мэд санагдаж байна. Нилээн дээрээс бит хоёр нэг ярьж ирсэн. За ашгүй одоо мундаг монструуд хийх гэж байгаа юм байна. Ононбат манай халуун тий одоо энэ халзаа дүүд маш их би найдвар тавьж гин. За ингээд маш гоё тоглолт болно. Гайхалтай. Ягаад гэвэл бид нэр эртнээс төлөвлөж ярьсан байгаа. Ялангуяа Сара өөрийнх гоё сценариудаа гаргаад өөрийнх нь фантазиуд нэх гоё байсан. За энэ бүгдийг би задлж хийж болохгүй байх. Олон найрлагч атманууд байгаа учраас тэгээд ямар тач гэсэн яах вэ? Би бол одоо ингээд төлөөл болж байна. Найз нөхдийнх нь олон жил үерсэн найз нөхдөд нэг нэгэд би өнөөдрийн санал дээр улаан санал дээр сууж байгаа юм. За дээрэс нь одоо хажуугаар нь бас
олон дуунуудыг ахтайгаа нийлээд зохиосон, Сараа минь амьдруулсан, амьлуулсан, ард түмний хүртэл болгосон. Үүнд нь бид маш их баярлаж явдаг. Хөгжмийн зохиолч бид нар маш их баяртай байдаг. Тийм учраас бид нар үргэлж хайрлаж, хүндэлж явдгийг. Тийм учраас Сараада амжилт хүсье. Та бүгд хүрэлцэн ирж 6 сарын 6-нд заавал надтай ирж үзээрэй гэж хэлмээр байна. Тоглолт гайхалтай болно. Яагаад гэвэл Ононбат халиун хоёр байгаа цагт бүх юм гоё болдог шүү. Ононбата найдвар халзаа халиуна. За би яг хэлсэн Сараа нэг албан бусын зөвлөх гэж. За тийм бас чадхаараа утсаар ярина биш тийм. Тийм байж. Баяр хүргэе найзаа. За Баярлалаа. За Монголын олон уран бүтээлч хүрэлцэн ирсэн байгаа. Бас зарим нь хараагүй дутуур өгсөн бол уучлаарай. Монголын уртын дууны одоо ноён оргил гайхамшиг дуучин Жимцээ эгч манаас хүрэлцэн ирсэн байгааг өнөөдөр та бүхэн зөвхөн Сарамтуяа эгчийн төрсөн өдрийн хэвлэлийн хуралд ирээ зогсохгүй Монголын урлагийн үнэхээр одоо гайхамшигт хүмүүстэй уулзах бас энэ боломжийг та бүхэндээ олгож байгаа. За сая халиун гэж ярьснаас халиу баха хамгийн сүүлд ямар тоглолтын хөгжмийн найруулган дээр ажилласан бэ? За 100-ны манлаа Сарамтуяа 40 жил, урлаг 40 жил хайрын бурхан тоглолтын саунд дууралтын талаар нэг товчхон хорхоо хөдөлгөж. За. Сараада төрсөн өдрийн минь дүргье. Тийм. Би одоо битээр нэг өдөр ингээд төрсөн өдрөөрөө Сарагийн хэлдгээр ингээд хамтарч ажиллаж байгаадаа бол би бас их бэлгшээдэг. Сүүлийн олон жил ингэж хамтарч ажиллаж байна. Миний хувьд бол бас өөрийнхөө төрсөн өдрөөр ингээд хүнд буян уйлдээд бизнес хийгээд явж ийн гэдэг маань бас их моогоо зүйл биш гэж бодож байна. За тэгээд хүрэлцэн ирсэн сэтгүүлч та бүхэндээ баяр хүргэе. Манай Рок Попын алдартай эрхмүүд ирсэнд маш их баярлалаа. За 6 сарын 6-нд болох энэ тоглолт маань өөрөө зөвхөн тоглолт биш. Монголын одоо урлагийн түүхэнд бичигдэх том үйл явдал болно гэж би бодож байгаа. Учир нь юу гэхээр монголчууд сүүлийн үед стадионд буюу олон мянган хүний зохион байгуулалттай том шоунуудыг сүүлийн хэдэн жил маш амжилттай зохион байгуулдаг боллоо. Үүнийг зохион байгуулахад оролцдог маш амжилттай продакшн бүтцүүд бий боллоо. Дэлхийн хэмжээний хөгжим одоо бидний ярьдгаар диффузер тийм ээ. Энэ төрлийн хөгжим аппаратур, гэрэл, тайз бид нар бүгдийг бий болголоо. Тэгээ энэ бүтэц бий болсон дээр одоо биднээс юу шаардж ийм гэхээр маш том урлаг, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгсөн цэвэр нандин дууралттай тийм том хэмжээний одоо эрдэнэс бүтээхэд одоо бидний үүрэг болж байгаа. Тэгэхээр Сараатайгаа ажиллахад бол надад бол маш хялбар байдаг. Яагаад тэгэхээр Сараа маань өөрөө олон жилийн өмнөөс өөрийн гэсэн амьд хөгжим, өөрийн гэсэн уран бүтээлийн замнал бүтцийг бий болгоцсон. Хөгжмийн найруулгууд нь олон жилээр ингээд тогтцсон. Мэдээж бид нар стадионы тоглолт учраас стадионы тоглолт олон мянган хүний сэтгэл хөдлөлийг хөдөлгөх хэмжээгээр бид нар хөгжмийнхаа найруулгуудыг өөрчилж байгаа. Одоо дэлхийн гэж хэлэхэ болъё тийм ээ. Монголын хамгийн мундаг хөгжимчид одоо бидний ард тоглоно. Хамгийн мундаг одоо саунд инженер, хамгийн мундаг хөгжим одоо продюсер, найруулагч эдэр ажиллаж байгаа. Тийм учраас бид нар бол та бүхэн бол өстой одоо юу гэдгийг сэтгэлээ энэ тоглолтод орж ирж байгаа хүн болгон дуу сонсох гэж биш. Одоо үзэгчд бүгд энэ тоглолтод өөрсдөө оролцох гэж ирж байгаа гэж би ойлгоно. Яагаад тэгэхээр бүгдээрээ дуу сонсно, гэрэл чийдэн одоо сэтгэл хөдлөл хамгийн гол нь дагаж дуулна, дагаж бүжиглэнэ. Тэгэхээр нэг оройг хэдүүлээ маш сайхан хизээч магтагдахгүйгээр өнгөрөөе гэж би уриалж байгаа. Тэгээ Сараа маань хийсэн бүтээснээрээ бол хит хитэн удаагийн юм том стадион дүүргэх хэмжээний урлаг одоо урлагийн дууны баялаг урын сантай түрүү Ононбатын хэлдгээр маш олон хийд дуунаас ямар дуугийн сонгох вэ гэдээ бидний хэлдгээр нэг алаан болно гэдэг шиг тийм ээ. Ингээд болж байна. Хэрвээ энэ дуунууд нь бүгдээрээ хүн байсан бол би орой гэж бүгдээрээ божигналтад байжсэн байх. Тэгэхээр Сараатай болон одоо энэ уран бүтээлийн баг, зохион байгуулалтын баг, нийт Сараатай дуу зохиож өгсөн яруу найрагчид, хөгжмийн зохиолчдод одоо энэхүү том үйл явдал баярын мэндийг хүргэж бүгдээрээ гоё хамтраад гоё энэ шоунд оролцъё. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд сайхан гайхамшигт тоглолт болон бас сэтгүүлчдийн бидний одоо мэдээлэл энэ зүйлийг бүхий л одоо хүмүүст хүргэж байдаг сэтгүүлч одоо зураглаачтай маш их баярлалаа. Тэгээд хэвлэл мэдээллийн салбарынханда та бүхнийг ч гэсэн хэвлэлийн урлыг дуустал байгаарай гэж хэлмээр байна. Төрүүлээд яваад өгвөл бас харамсмаар л хэвлэлийн урал болно шүү гэж бас дуулган хэлээд Сарамтуяа гэгч бол одоо 80-аад оны биднэрт
Би бол өвөөгийнхөө бурхныг л бурхан байд юм байна. Энэ бурханд мөрөх ёстой юм байна гэж боддог байсан бол Сарантуяа эгчийн миний одоо 6 7 дугаар ангид сонсчихсан тэр хайрын бурхан дөө хайртай хүн бол бурхан юм байна гэдэг бидний одоо 80-аад оныхны хайрын боловсролд бол одоо маш том хүмүүжил өгсөн хүн байгаамаа. Тэгээд өнөөдөр энэ одоо гайхалтай хүнийхээ хэвлэлийн урлагийн хөтлөө сууж байгаадаа баяртай. Би 333 Entertainment-ийн тайзны найруулагч байж байгаасаа бас товчхон энэ удаагийн тайз юугаар онцлогтой юм бэ? Сайн байна. Энэ өдрийн мэнд. Энэ тайз маань одоо тайзны Монголд байгаа бүхэл тайз дэлгэцийн багууд бүгд орж байгаа. Тэгээд одоо сандал дээр сууж байгаа хүн хүртэл нүдэнд одоо бүх харагдах зайтай. Тэгээ гоё тайз болно. Тэгээ ер нь бол одоо орчин үеийн залуу найруулагч нар продюсерүүд их ярихаа байгаад байгаа. Тэг шууд хийж байгаа. За би өнөөдөр энэ гоё хэвлэлийн хурлаар энэ сайхан хүмүүсийг бүгднийг харчаад тэгээд амьдралдаа анх удаа ийм олон камер сурвалжлагчны өмнө сууж үзэж байна. Энэ бол 100-ны манлай эгчийн маань ач бах. Тэгээд миний яг зүүн гар талд Монголын ар халахын гайхамшиг туч төрийн сойрхолд харан хамтлаг Монгол улсын авиачлагчин Лавгсран ах урлагийнхны одоо авгаалдгаар бол аяа маань сууж байна. Тэгээд аяагийнхаа сэтгэлийг сонсъё. Энэ 100-ны манлай урлаг 40 жил хайрын булхан тоглолтын дээр та мэдээж оролцох байхаа гэж бодож байна. За өдрийн мэнд хүргэе. За тэр 40 жилийн 37-д нь бол хамт явсан гэж байна. Тий. Цэрэгт байсан учраас 3 жилийн цуг байшаад. Хэрвээ цэрэгээс салагдсан байсан бол бас 40 жил хамт явах л байсан. Дээрээс нь бас тэр 40 дуун дотор гавчуулагдсантай их баяртай байна. Нэг ч ихсэн дуугаар. За тэгээд тоглолтыг одоо надаар хэлүүлтгүй сайхан болох байх. Тэр өдөр бүгдээрээ уулзаж хизээч мартагдашгүй үдшийг өнгөрөөе. Хорвоо бол мөнх бас шүү дээ. Бүгдээрээ ирээрэй. Баярлалаа танд. За сэтгүүлчтэйгээ сайхан ярилцах асуултаас өмнө би нэг мэдээллийг бэлдэж ирсэн юм а их сонирхолтой. За Сарантуяа эгч бол энийг бид нар мэдж явах зүйтэй залуу үе мөн фэнүүд үзэгчд Сарантуяа эгч бол Монголын рок поп урлагийн маш олон зүйлийн эхлэл замын жимийг гаргасан хүн байдаг. Маш олон зүйлийн одоо эхлэлийг тавьсан байдаг. Тэр дундаа Сарантуяа эгчийн оюуны өмчөд ханддаг тэр хандлага бол үнэхээр гайхамшигтай. Бото зурагчны авсан гэрэл зурган дээрээ зөксүүлээд өнөөдрийн бид бүхний энд одоо ард харагдаж байгаа постероос ахуулаад дуу уран бүтээл, хөгжмийн уран бүтээл дээр оюуны өмчийг бол хамгийн гайхалтай дээдлж явдаг олон рекорд байгаа. Ярих юм бол маш олон. За жишээл нь зүгээр бахархан хэлэхэд хамгийн анхны Сингапур улсад бүтэн одоо цомгоо бичүүлсэн Монголын рок попын анхны дуучин шүү дээ. Тэгээд ийм гайхамшигтай. Тэгээд надад энд 1996 онд оюуны өмчийн тэр хороо байгуулагдчихсан байгаа. Тэгээ 1997 миний дуу концерт гэдэг чинь нэг юм олж ирсэн. Тэгээ яг энэ тушаал захирамжтайгаа за энэ дээр үл ингэж байгаа. Миний дуу концертыг анх 1997 оны 2 дугаар сар тойрох ухаар санаачилж 97 оны 5 сарын 23 24-ний өдрүүдэд UB Улаанбаатар улсын циркэд нийтдээ хүртэл болгосон. Энэ концерт нь бусад урдын концертуудыг бодвол илүү уянгийн болон орчин үеийн стилтэй хийгдэв. Мөн дуучин Нандан цэцгийн дуулсан Мартагшгүй намар киноны анхны хайр дуу стилийг өөрчлөлтүүлсэн анх удаа. За миний дуу концертны хөтөлбөр гэж байгаа юм. Энэ их сонирхолтой. За би Ангермагийн үг ая миний дуу. Би Ангермагийн үг ая чимээгүй шүн. Би Ангермагийн үг ая долгионы ая чамайг л гэх юм. Үү Хүрлбаатарын үг дэ Үлзий оршихын ая хайрын бурхан ремикс. Би Ангермагийн үг гэ инхвэрийн ая нулимс. Гэ жаргал сайхны үг ая хайртай шүү би чамда. Жанчвийн үг ая анхны хайр. Бэл хавгсрынгийн үг гэ инхвэрийн ая уйлах ирэхгүй хайр. Би Ангермагийн үг би долгионы ая чиний төрх. Би Сарантуяа би Ангерма нарын үг Дэвлзээ оршихын ая хайрлах жаргал гэдэг одоо ийм гоё одоо агентлаг Монгол Улсын оюуны өмчийн газар зохиогчийн эрхийн гэрчлэгээ 788 тоот 1997 7 сарын 29 990 тоот тушаал гэсэн энэ тушаалыг их чи өнөөдөр танд авчирсан юм бас төрсөн өдрийн бэлэг. Тэгээ надаа энд нэг ийм гоё гэрчлэг энэ уран бүтээлчдэд бас их үлгэр болох байх гэж бодож байна. За Монгол Улсын оюуны өмчийн газар зохиогчийн эрхийн гэрчлэгээ дугаар 17855 бүтээлийн нэр хайрын бурхан лайв концерт урлаг 40 жил 20 дугаар зууны манлай би Сарантуяа. За энэ тоглолтын дээр хүртэл оюуны өмч авдаг байх нь шүү дээ гайхамшигтай. За нийтийн хүртэл болсон огноо 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдөр бүтээлийн төрөл гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар төрөвсөн бүх төрлийн бүтээл. За зохиогч нь одоо
Гунгаас Сүх Ганбаатар ах чи Гисүү Ганбаах уу? За Гисүү Ганбаахын одоо эрхтэй байдаг энэ зураг тийм ээ. Энэ зураг постерын зураг. Тэгээд эзэмших эрх эзэмшигч нь Батмөнхийн сарн тийм ээ. Монгол Улсын засгийн газрын шийдвэр агентлаг оюуны өмчийн газрын даргын 2026 4 сарын 15-ны өдрийн 45 дугаар тушаалаар бүртгэж гэрчгээ олгоо дарга гэлбэг сайхан Улаанбаатар хот гэжээ. За ихчээ. Гэрчлэгээ чи өнөөдөр гарсан байсан юм аа. За баяр хүргэе. За ийм гоё үлгэрийг биднэрт бас өгөж дуу уран бүтээл нөхөрлөл бүхий л зүйлдээ манлайлж бүгдийг бас түүчэлж явдаг 100-ны манлай гэгчтэй сайн сайхныг хүсээд сэтгүүлчдийнхээ шууд асуулт руу оръё гэж бодож байна. Тэгээ та бүхнийгаа өнөөдрийн энэ их үеийн одоо эзэн энэ урлагт 40 жил харийн бурхан тоглолтын эзэн. За бас нэг зүйлийг дахин дөрвөлөхөд бол Сарантуяа агч маань тоглолтынхаа өөрөө бас ерөнхий найруулагчаар энэ удаагийн тоглолтын дээр найруулагч нартайгаа хамтарч ажиллаж байгаа гэдгийг бас дуулгахад таатай байна. Өөрийн бодсон бүхий л зүйлсээ энд гаргаж тавихад тий. За тэгээд сэтгүүлчдээс асуух зүйл байвал микрофоныг бүгд хэлүүлцгаая. За юуны өмнө танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Тэгээ тоглолтоо хийж байгаад чинь баяр хүргэе. За таны хийсэн бүтээсэн бол одоо төмний өмнө ил байж ирсэн. Гэхдээ яг ингээд гой тоон үзүүлэлт хэлвэл гой санагдлаа. Та Монгол болоод гадаадад нийт хэдэн тоглолт хийсэн бэ энэ 40 жилийн хугацаанд? За ер нь бол Монголд бол энэ тоглолт маань баг тэр Монгол орон нутгаа бол 5-7 удаа аялан тоглолтоор тойрсон. Анхны 1996 оны аялан тоглолтыг бид нэр яг хайрын бурхан 10 жилийн дараа Сод Монгол компани ивент этгээд Дархан Эрдэнтээр On the Production-та эхэлж ирсэн. Дараа нь ховдоор явж ирсэн. Тэгээд ер нь бол тэгээд ер нь бол миний энэ тоглолт бол одоо 59 юм уу 60 дахь тоглолт юм шиг байлаа. Одоо цэнгэлтэх тоглох гэж байна. Би даасан Улаанбаатар тоглосон тоглолт нь. Аялан тоглолт бол 5-7 удаа тойрсон их орноо бүтэн тойрсон. За бид заавал очино гэдэг вариантаар байсан. 14 хоног баруун аймагуудаар аялахад 12 хоногийн тоглолттой 2 хоног амардаг байсан дунд нь. Тэгэж аялж исэн. За мөн гадаадд бол амьдарч байгаа элэг нэгтэн монголчуудаа бол 1998 оноос хойш эхэлж тоглосон. За нийтдээ тоглолт бол би бол тоог нь сайн мэдэхгүй байна. Ер нь бүтэн тойрснууд нь бол ер нь бол Америкийн нэгдсэн улсаар бол 2 болоо 3 удаа бүтэн тойрсон байдгийг. Европоор бол 3-аас бас 4 удаа бас бүтэн тойрсон байдаг. Энэ бол нөгөө бүх орнуудаар л ингээ явна. За мөн Азийн бол Солонгост бол маш олон удаа тоглож ирсэн. Тэгээд Японд 2 удаа тоглосон. Австралид 1 удаа ч гэдэг юм уу те. Тэгэл за тэгээд хамгийн их мөрөдөж байгаа юм бол Австрали Африкт ч тоглолт юм бол гэж бодож байгаа. Монголчууд маань байвал Монголчууд маань байвал Африкууд ч гэсэн сонсож байгаа хөө их. Тий Африкууд ч гэсэн сонсож байгаа те. Тий. За танд юуны түрүүнд бас баярын мэнд хүргэе чек нэрчилсэн хэвлэл мэдээллийн байгууллагын бас урлагийн хүмүүсийн өмнөөс баярын мэнд хүргэе. За надад нэг асуулт байна. За та одоо тоглолтын бэлтгэл ажил гэдэг нэлээд завгүй ээжж магадгүй. Ерөнхийдөө энэ 40 жилийн хугацаанд тоглолтын бэлтгэл ажилдаа хэр хэмжээний хугацаа зарцуулав. Дээрэс нь бас ер нь ямар төрлийн шагнал, урлагийн ямар шагналуудыг бас энэ 40 жилийн хугацаанд хүртэж байсан бэ та? За ер нь тоглолтын бэлтгэл ажил гэдэг бол ер нь маш их байдаг. Ер нь цагийн тулгаж бэлтгэх дурггүй манай Он Бат мэдчихэж байгаа те. Тэгээд ер нь бол ер нь л тий ингээл ерөөсөө ингээл байнга л бэлтгэлтэй байдаг. Надад бол ер нь бэлтгэл тоглолтын бэлтгэл гэж бүр айхтар санаагаар ундлаа ч юм уу амар завгүй үнтэй дуурах завгүй тийм байдгүй. Тоглолтын бэлтгэлийг юм таашаалтай одоо урьдчилжтэй хэдэн сарын өмнө таваараа ингээ баг цагаар зөвхөн 1-5 дахин хооронд бэлтгэл хийдэг ч юм уу те өглөө 10-аас өдөр 2 цаг хүртэл бэлдээд тэгээд хагас өдөр амардаг ч гэдэг юм уу тийм хуваар гаргадаг. Би уран бүтээл туурах ч гэсэн өдөр шөнө өнжөнгөөр ингээл нойргүй хоноол хоол ундгүй явж уран бүтээл туурах дурггүй 5 дахьтай уран бүтээл туурах дуртай манай бас урлагийнх намайг мэдж байгаа. За тэгээд ер нь бол тоглолтын сүүлийн асуулт юу гэж хэлээ тоглолт тий 2004 онд би
юу авсан юм бэ? Төрийн гэх юм бол одоо 2004 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, 2005 онд Монгол Улсын гавьяа жүжигчин цол үрдсэн. 2000 за тэгээд 1999 онд бол зууны мэдээ сонин болон бүх нийтийн олон нийтийн санал асуулгаар зууны манлай эстрадын эмэгтэй дуучин гэдэг цолыг 29 наснда хүртэж байлаа. За тэгээд пентатоник наадмаас 3 удаагийн шагнал хүртсэн байдаг. Хайрын бурхан дуугаараа бол одоо Хайрын бурхан 96 онд бол шилдэг дуучин болж байсан. За олон улсын наадамд бол 93 оны Ази Давсын Казахстанд болсон наадамд Гран При шагнал хүртэж байсан. Та бүхэнд таата мэдээ дуулгахад 32 жилийн дараа Silko Star Казахстанд болсон тэмцээнээс залуу дуучин Мишель одоо Гран При авсан юм аа. Би шүүгчээр нь ажилласан. За тэгээд өөр олон шагналууд бий. Энэ дундаа Гигэ Муза гэдэг одоо тэмцээний одоо наадмын шилдэг туслах эмэгтэй дүр шагнал хүртсэн байгаа. За баярлалаа. Баярлалаа. Асуулт асууж байгаа сэтгүүлчд маань бас өөрсдийнхөө сайт байгууллага танилцуулаад яруу. Сараа ихчүүд байнгын бүртгээл дандаа оюуны өмчийн л асуудал хийдэг юм. За White цагийн мэн цолмон асууя. Юуны өмнө тоглолтоо ихж жагаад баяр хүргье. Тэгээд Хайрын бурхан гээд энэ 40 жилийн тоглолт маань ер нь хэр цаг хугацаанд үргэлжлэх вэ? Зочин артистууд хамт дуулсан уран бүтээлчдийн дуу гээд ер нь нийт хичнээн дуу тэгээд хэр цаг хугацаанд үргэлжлэх үү? За хоёр дахь асуулт нь гэвэл та 23 цомог гаргасан гэж би тэгээд тухайн цомгоос хамгийн их борлуулалттай байсан цомог нь яг ямар цомог байдгийм бэ? Бас хамгийн их цаг хугацааг зарцуулж одоо зүрх сэтгэлээ шингээсэн цомог нь ямар цомог вэ? За шууд цомгоод бас эхэлчихье да. Би 22 цомог, 3 дахь нь 23 дахь нь пянцтай. За ер нь бол хамгийн их сэтгэл зүрх шингэсэн ер нь бүгдд нь би хайртай л да энэ цомгуудаа. Гэхдээ аргагүй амраг цомгийг би бичүүлэхдээ илүү их тийм энерги ч юм уу одоо маш их тийм онгод орж бичүүлсэн болов ард түмэнд маань нэрийн хуудас Сарантвэгийн нэрийн хуудас болж чадсан цомог маань болов гэж боддог. Аргагүй амраг цомог маань 2 удаа хэвлэлтэнд орсон байдаг. 96 онд бас 2004 онд орж ирсэн. Тэгэхээр маш их борлуулалт сайтай байсан гэж боддог. Бас хамгийн өндөр үнээр бүтсэн цомог байдаг. За тэгээд ер нь бол би өөрөө энэ аргагүй амраг цомогтой илүү хайртай гэхүү. Тийм учраас одоо ер нь миний хамаг сүнс гэх юм уу Сарагийн сүнс энэ аргагүй амраг цомогт шингээ орсон байдаг юм аа. За тоглолтын талаар гэвэл манай Ононбат найруулагч хэлэхэл бахал та. За тоглолт маань төв цэнгэлт хүрээлэн маань том сав учраас бидний эрт эхэлнэ. Тэгээ нөгөө нэг ордог зарчмаараа орохгүй бол цагаан тулаад яарч ирэх чихэлдэгтэй тийм асуудал үүсэхгүй тул бид нар бол эрт эхэлнэ. 3 цагаас үйл алгаа нэ гэж бодож байгаа. Тэгээд зочин артистууд маань хамтарсан хүмүүс одоо шинэ хамтраагүй ч гэсэн ирж дуулах хүсэлтэй хүмүүс маш их байгаа. Тэгээд тэд нар энэ бол яг Сарагийн 40 жил ярьж байгаа бол манай халууны эснэр яг үнэндээ бол рок попын том баяр болж байгаа. Энэ Сарагийн 40 жил гэж Монголын ер нь тусдаа гарсан эмэгтэй дуучны ер нь ойхгүй ер нь ганцаархнаа урд нь бол ерөөсө бүх дуучид маань дандаа хамтлагтай л дуулдаг байсан. Амьд өвчмөн хамтлагтай тулдаг байсныг эвдээ Сара зориг гаргаад ингээ ганцаараа дуулах болсон. Энийний бас том баяр болно мэдээж ойлгомжтой. Энийг ингээд дараалаад ингээд өчнөө олон эрэхтэй эмэгтэй дуучин ингээд тусдаа дуулж болох юм бэ гэдэг үлгэрийг үзүүлээд тэгээд энийг олон уран бүтээлчд ингэж дагаж олон төрсөн байдаг. Тэгээд тийм учраас бид нар ер нь бол цагаа эртэн шийхэлнэ 3 цагтаа л эхэлнэ гэж бодож байгаа. За сайн бацгаана уу? UBS ZBS мөсөг хөгжмийн навтруулгаас хөтлөгч Анужин байна. Тэгээд юуны өмнө Сараагчтай халуун ахтай төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе. За тэгээд хайрын бурхан тоглолтыг зөвхөн дуучин Сарантвэгийн тайлан тоглолт гэж харахгүй байгаа. Яагаад тэгэхээр
Монголын орчин цагийн дуу хөгжмийн ертөнцийн үүх түүх төдийгөөс өдийг хүртэл бас яаж хөгжиж ирсэн бэ гэдгийг бид бүхэн харах байх, мэдрэх байх гэж бодож байна. За тэр дундаа дуучин Саран Туяа өөрийн уран бүтээлийг хийхээс гадна шин залуу уран бүтээлчтэй дандаа юм гоё гүүрэнд болж өгдөг. Олон уран бүтээлчтэй хамтарч уран бүтээл туурвдаг, гадны олон улсын тэмцээнд явуулдаг, түүнийхэн дэргэд байж чаддаг. Дээрээс нь маш олон уран бүтээлчдэг одоо бас шаваа төрүүлж гаргаж тэднийг дуу уран бүтээлийн замналт нь гоё хөлийн дөрөнд нь гарын ганцнд гаргаж өгч чаддаг ийм супер уран бүтээлч. Тэгэхээр тоглолт болтол шин залуу уран бүтээлчтэй таныг дуу уран бүтээл гаргана гэж сонссон. Нууц биш бол ямар уран бүтээлчтэй хизээ ямар дуунуудыг гаргах вэ? За surprise юм хэлэхгүй мүү те. Онон бат шууд surprise гэж хэлнэ те. За манай за халзаа бол хэлнэ гэж байна. За ерөн бол манай би бол тэгж бодсон. Манай халзааг бол ерөн зөвхөн хипхоп те одоо ингээд ийм залуу үеийн одоо зуны зугаа иймэрхүү ингээд тоглолтуудыг продюсерлдаг хүн болов уу гэж бодохгүй юу. Тэгсэн чинь манай халзаа чинь бас маш их ингээд хөгжмийн нарийн мэдрэмжтэй залуу юм байна. Тэгээд AMC Инх амар гэдэг залуутай танилцуулсан. Өнөөдөр дүүмэнаас хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. Амраа. За AMC дүүтэй танилцуулаад ингээд AMC дүү маань маш гоё дуу бичсэн, зохиосон. Одоо ажлын нэр бол Сар нарны доор гэдэг нэртэй. Тэгээ энэ гоё дууг гоё аранжировкын бас найруулгыг хийгээд Цэрэн дүү маань ажиллаад за тэгээд маш олон одоо продакшнууд ажиллаад Алагуй, Егоров за тэгээд Бэлгүн Хироши гэдэг видео продакшнууд бид нар одоо клипийг хийгээд одоо бэлэн болгох гээд байж байна. Гайхамшигтай дуу зохиосон дэх баярлалаа гэж хэлмээр байна. Надад дахиад нэг дүүлэлт, нисэлт те ингээд бүх далавчаа гүйцэд тэнэлгээд нисгэх нэг боломж олгосон одоо халзаа дүүдээ за AMC дүүдээ тэгээд Алагуй одоо бүх хөгжмийн продюсеруудаа баярлалаа гэж хэлмээр байна. За хоёр дахь юу вэ гэхээр манай Вандебо хамтлагийн хоёр дүү маань ирсэн байна. Одоо Жамц Эбо хоёр маань Вандебо хоёр маань ирсэн байна. Гинжин дүү маань ирсэн байна. Тэгээд юу хэлмээр байна гэхээр манай Жамц их гоё Вандэ шүлэг бичдэг. Тэгээд манай залуу дуучин Мишелтэй хамтарч бас хамтрал коллаборашн хийсэн байгаа. Тэгээд энэ дуугаа бас харин яг юуны тухай дуугаа бол хэлэхгүй surprise болгож зарлах гэж байгаа. Тэгээ энэ коллаборашн их гоё болсон. Шүлгийг манай Вандэ бичсэн байгаа. За тэгээд хөгжмийн минти хийсэн. За тэгээд ерөн бол залуу уран бүтээлчдээс их орсон тийм уран бүтээл байгаа. Мөн миний одоо соёл урлагийн сургуулийн нэг курсын нэг ангийн одоо та бүгдийн танил дуучин Гантулга хүрэлцэн ирсэн байна. Гантулга найзтайгаа бас ангийнхаа хамттайгаа миний хайр дуугаа одоо дахин сэргийж дуулах болсондоо их баяртай байгаа. Та бүхэн сонссон манай өвжгийн зохиосон анхны хайр дууг Лавга хотоор White Arch студиэд шинээр одоо манай рандомын залуучуудтай тоглосон байгаа. Тэгээд гих мэтлэнгээр сайхан одоо коллаборашн хамтралууд байгаа шүү. Тэгээд баярлалаа. Өнөөдөр олон сайхан урлагийнхан маань зууны маллаа Саран Туяа гэгчийн маань төрсөн өдрийн хэвлэлийн урлагийг зорион ирсэн. Тэгээд Монгол Улсын ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар Долгор гэгч маань хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. Гантлаг ах маань хүрэлцэн ирсэн байна. За манай дэлхийн хамтлагийнхан маань сансралуу нисэж яваа хөгжмөр сансралуу аливжийн гарч гисэн дэлхийн хамтлагийнхан маань ирсэн байна. За Монгол Улсын гавь жүжигчин Аршин Баска ах маань ирсэн байна. За Домогт Номтас Дэлгэр мөрөн маань өнөөдөр бас хүрэлцэн ирсэн байгааг бас дуулахад таатай байна. Та нартай баярлалаа. За сэтгүүлчдээс маань өөр асуулт байна уу? Сайн байна уу? Энд хүрэлцэн ирсэн эрхэм зочд болон бүх одоо хэл мэдээллийн салбарын ажилчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Даам имээс түүлч дүлгэн. За нэг дуу ер нь бол хэдийн хугацаанд бүтдэг вэ? Таны хувьд хамгийн хурдан болон удаан бүтсэн дууны талаар бидэнтэй хуваалцаач. За мөн нэг таны одоо олон дуунуудыг нэг ном болгох юм бол ойролцоогоор хэдэн хуудастай ном бүтэх бол гэж асууж байна. за наад чи хэцүү асуулт байна тий. Ном болгоно гэдэг бол бас айгүй хэцүү шүү. Би бол тэгж боддог. Энд одоо миний хамгийн эрхэм хөгжмийн зохиолчдын нэг одоо төрийн сорилт хөгжмийн урлагийн гавь зүтгэлтэн Балхчив маань хүрэлцэн ирсэн байна. Одоо энэ хүний маш олон дууг би дуулсан. Балхчив
гэдэг хүний дууг дуулаад балхчвийн дуугаар нэг бараг хотхон босгох юм шүү гэл. Тийм их олон дуугийн дуулсан байгаа шүү. Яруу найрагч, ардын зохиолч Хүрлбаатар гуайн дуугаар бол одоо ерөн бол одоо бүр хотхоноос бүр төгөл болох юм уу да тий. Гэх мэтлэнгээр ерөн их тийм олон дуунууд байгаа. Их чинь бол яг номоор бол наач бол маш зузаан ном болно. За одоо миний хажууд сууж байгаа миний ангира найзын минь одоо дуунуудыг зөвхөн зохиосон дуу шүлгийн аялгуугаас гадна хөгжмийн зохиолч ахыхаа долгионыхоо зохиосон аян дээр шүлэг бичснийг бодглохлоор ангира битэр бол бараг 90 орох вагоны хэмжээний олон тийм орон зай. Тэгээ дууг төрөхөд ерөн их хурдан төрдөгч үе байдаг. Маш удаан төрдөгч бас тийм түүх байдаг. Би нэг удаан юмд дурггүй. Ерөн айгүй хурдан тэр дорн хийчигээд. Нэг дууг би их гой сандг юм аа. Тэр намайг дурсдаг болов уу гэд манай Улаанбаатар телевизийн одоо нар матах гэдэг одоо ажилтан те нар матахын шүлэг. Тэгээд балхаа надад сонсгосноо. Энэ дуу чамд таалагдахгүй би өөр хүнд өгнөө сараа гэдэг байхгүй. Тэгсэн чи би би аялангууд үгүй энэ дууг шууд би дуулна гэдэг айгүй муухай шунахаа дуулдаг байх авдаг байхгүй. Тэгээд бид нэр балхаагийнхаа тоглолтын дээр дуулаад тэгээд клипийг хийх гэсэн чинь Cross Animation Studio намар зургийг авчаад тэрөөсөө клипийг гардггүй те. Тэгэл би бүр хамрын хэд очиод залбирахгүй би аялан тоглолтоор явсан чи би ингээд за клип минь хурдан болоосаа гэж залбираа гуйсан байхгүй. Тэгээд машинда суугаад явж исэн чинь балхаа уцтаа сараа баяр хүргэе клип нь бэлэн боллоо одоо ингээд эфирээр гарч ишүү гингүүд бурхан сонсчээ гэж данцаар харж байгаа сонсож миний клипийг одоо хурдан гаргаж өглөө гэж баярлж ирсэн. Тэгээд ийм удаан бас байдаг төвхтэй. Тэгтээ удаан хүлээгдсэн мөртлөө маш үр дүнтэй тийм дуунууд байдаг би бол их баяртай байдаг. Энэ одоо манай аранжировч одоо найруулагч нарын бас юу ач гавья их байдаг юм аа. Одоо New Star студийн продюсер Гантөр, Байдраг студийн продюсер Байдраг гэл те. За манай зөндөө олон продюсерүүд байгаа. Аранжировщикуд манай ардын одоо төрийн шагналт харан хамтлагийн аргал гитарчин урлагийн гавь сэтгэлдэн одоо Чулуунбат ахын маань бас дуунууд маш гоё дуунууд байдаг. Тэгээд ерөн бас ингэдэг байхгүй чук ах тэгдэг. Сараа миний чивтерийн дуунууд балхаа та хоёрын шиг тийм хийт болдгүй л дээ. Гэхдээ өөр нь гэсэн өнгө айстай шүү дээ те. Тэглгүй яах вэ гэж хэлдэг. Тэгээ би бол бүх хөгжмийн зохиолч яруу найрагч нартаа чин сэтгэлээс талархаж явдаг, хүндэтгэлтэй ханддаг. Хаанч дуулсан ямар ч найранд вэ, том цэнгэлтгийн тайзан дээр ч байсан заавалчгүй зарлаж, дурдж дуулдаг. Энэ бол миний одоо уран бүтээлч бидний ёс зүй болов гэж би боддгоо. Баярлалаа танд. Тэгээд Монгол Улсын гавьяа жүжигчин, за Хүннүр рокийг үндэслэгч Монгол хөгжим авиагаараа дэлхийд үнэхээр гайхамшигтай яваа. Тэргүүн зэргийн Чингис хаан одон Даштундаг ах маань ирсэн байна. За Сарантуя эгчийн маань одоо зууны манлагийн маань жинхэнэ хамтрагч танийгаа бас их орондоо харах сайхан байна. Удахгүй туурдаа явах гэж байгаад бас амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд сэтгүүлчдээс маань асуулт ерөнхийдөө ойлгомжтой болсон бол бүгдээрээ би та хэдийг хэвлэлийн баг хурлыг дуусгаарай гэж хэлсэн шалтгаан сараагч сэтгүүлчдийн одоо таны төсвөдрөөр ирсэн сэтгүүлчдийн танд өгж байгаа бэлэг бол таны энэ гоё мэдээллийг бусдад түгээх. Тэгээд бэлгийг авцсан юм чинь энэ гоё сэтгүүлчдтэй бүгдээрээ бас нэг төрсөдөр болж ин да бас. Зууны манлай хүн байна да бас нэг айдуу мó. Болдгоо яах вэ? Дуу бол ерөн бол ингэдэж штэ би ард түмдээ хэлдэг юм аа. Би ерөөсө дууга та нараас харамлахгүй. Сэтгэлээж хангалахгүй. Би бүх залуу насаа амьдралаа урлагтаа зориулсан учраас одоо ч гэсэн та нартай энэ гайхалтай одоо дууныхаа дээжээс өргөе гэж бодож байна. За мөн Pop Divanar маань хүрэлцэн ирсэн байгаа. Монголын гавьяа нарийн ихч маань, гавьяа талтан цэцэг ихч маань. За ингээд төрсөн өдрийн хэвлэлийн хурал дуусаагүй байгаа шүү.
Хатан шүбүүдийг уярдал дуудаач хамаагатны сэрэтэгдөө хормостын нэг чиртэн нөө эндөө ганцхан чидoo чатна эндөө ганцхан чи амрууна итгэж байна дуучин чамда ихнэсэн нуурын хоёроо дуучадаггүй дуучим бата дуучим нэгэн дутхабада хорвосэха гэж дутхасашгүй хурамчсан адачдия эндөө ганцхан чидoo чатна эндөө ганцхан чи амрууна итгэж байна дуучин чамда ихнэсэн нуурын хоёроо чамбай чи явдикич мэдээгүй чамасаа дихтагин би мэдээгүй чин зүрхэндээ дуугич хич мэдээгүй чамбай ясикич мэдээгүй ясикич мэдээгүй чамасаа дихтагин би мэдээгүй чин зүрхэндээ дуугич хич мэдээгүй чамбай ясикич хич мэдээгүй Имдөө ганцхан чи амдрууна итгэж байна дуучин чамда ихнэсэн нуурын хоёроо чамбай бич явдикич мэдээгүй чамаас дихтагин би мэдээгүй чин зүрхэндээ дуудгийч хич мэдээгүй чамбай ясикич мэдээгүй чамбай бич явдикич мэдээгүй чамаас дихтагин би мэдээгүй чин зүрхэндээ дуудгийч хич мэдээгүй чамбай ясикич мэдээгүй 인도방선 지도 잡은 인도방선 지향로 이기지만 비도 주장가 이것은 도움의 허용다 인도방선 지도 잡은 인도방선 지향로 이기지만 비도 주장가 이것은 도움의 허용다 Вау. Браво! Баярлалаа. Ямар гоё юм бэ? За сюрприз таалагдсан уу саран туягч? Өнөөдөр бол саран туягчийн маань төрсөн өдөр бүгдээрээ хамтдаа 40 жил бид нарт энэ аялгау сайхан дуу хөрөг өргөн барьсан 100-ны мандад төрсөн өдрийн баярын мэнд хүргэцгээе. Вау! Гайхалтай байна. Энэ үнэхээр гоё бэлэг байна шүү. Аюудуудээ, инх эрдэндээ чошоо, хишиг далаа. За Наки та нартаа бүгдд нь үнэхээр хайртай шүү. Би та нартаа үнэхээр дандаа л хамт байдаг сараагчтайгаа их ойрхон байдаг чинь баярлдаг шүү. Дада бүр миний хайр шүү. Дүүнрэ. Нэг төрсөн өдрийн гоё дуу айлаатгаж happy birthday гадаадыг нэг айлаад өгөө тий. Тэгэхэд торт орчих. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday dear
Төрсөн өдрийн минь төргий. Айда халуунаар дашилтаар бүгдээ хамтдаа нэгэн зэрэг дашилтаар төрсөн өдрийн минь төргий. Мэдээж энэ гоё төрсөн өдрийн мелоны араас бидний зүрхэнд үеийн үед ологдсон Саран Триагчийн бүх оддын төрсөн өдрийн дуу. Өнөөдөр бидний баярын өдөр Үнэч нөхрийн минь мэндэлсэн өдөр Өнөр жаргалтай өргөө гэрчээ Үеийн олон нөхчин цуглаардаа Цэцэг алгасан баярын ширээ Замардаг баа Бицола Төрсөн өдрийн Агуйны Дозаггүй царата хүрээ Аяс Ардогондо Додучава Адагрыг зөвнөн ярилцаа Оёнгон хааны чимөргөө Сецинадогоса Баярын ширээ Замардагова Бицола Төрсөн өдрийн Хадолинди Дозэггүй чамда хүрэлье Өнөөдөр миний баярын өдөр Үнэнч нөхөд минь энэ цогцоллоо Үргэлж надтай урам хайрлаа Үеийн олон та нарт баярлалаа Сецинадогоса Баярын ширээ Замардагова Бицола Төрсөн өдрийн Хадолинди Дозэггүй чамда хүрэлье Сецинадогоса Баярын ширээ Замардагова Бицола Төрсөн өдрийн Хадолинди Дозэггүй чамда хүрэлье Дозэггүй чамда хүрэлье Дозэггүй Гайхалтай. Happy. Оо яасан чимээг байна. За тэр happy. Сара Супер. Маш их баярлалаа. Үнэхээр гоё байна. Яг 2000 онд төрсөн өдрийн тоглолтын анхны тоглолтыг найз Анграгийнхаа санаачлагаар зохион байгуулж ирсэн бүхэн өргөнд тэгэхэд л одоо энэ сайхан журмын нөхөд маань тайзан дээр гарч ирсэн, дуулж ирсэн, саяхан мэдвэсэн одоо өдгөө эн чинь баг 26 жил болсон байж тээ. Баярлалаа та нартаа. Үргэлж ачийн, үргэлж энэ халуун сэтгэлийн сараан санаж явнаа. Баярлалаа. Баярлалаа. Гоё сюрприз байлаа. Манай тоглолтын зохион байгуулалтын за манай уучрал манай нэгэн зүг заяа маань лайв хийж байна. За эгч нартай баярлалаа, дүү нартай баярлалаа, бүгдэнд нь баярлалаа. Ангуучтай баярлалаа.
Ванди Бог, Инчин бүгдэнд нь баярлалаа. Залуучуудаа Гişгдлээ оюу, Инх Эрдэнэ Наки, Цоочо бүгдэнд нь баярлалаа. Гандлага ахта, Дашлундаг ахта, Лавсруу ахта, Алтансаг ихчтэй, Наран ихчтэй, Ангирмаа ихчтэй бүгдэнд нь баярлалаа. Цогоо ахта баярлалаа. Манай сэтгүүлчтэй яг өнөөдөр бол төрсөн өдөр болж байгаа ихч маань их сайхан дуулууртай байна гэсэн. Та хэд маань бол их завгүй явдаг. 40 жил одоо энэ гайхалтай тоглолтын нэрээр нэрлэгдсэн хайрын бурхан дууг нэг сонсох уу? Тэгэл бүгдээ ярилцлаганд орох уу? Зөвшөөрч юу сэтгүүлчдийн дуу одог сонсъё. Окей. За. Би чамайг хайрлаж хандаж би сэтгэлээ чамдан зориулж гинэн залуунасаа намрын навчис шиг гэчээ гигэн хүслэн саламдуулж явандаа надад хэлээ хайрын бурхан чи минь хаан байна хариуч надад хэлээ олноос чамай онцолж дуурлаа онгон сэтгэлээ чамдан илгээж дутайхан насаа тухтутай цагтл мэдгээж дурли мананда төрчил явандаа За манайхан бүгд хамт толох уу? Миска хамт толох уу? Бүтэшин бая хагастаач бүсгүй заяа чамдан залбирч уяны нарши ганцхан хайр дурлаа шүтээ өдрөг мурад ордуулж явандаа бүдэрэ хариуч надад хэлээ хайрын бурхан чи минь хаан байна хариуч надад хэлээ хайрын бурхан чи минь хаан байна хариуч надад хэлээ хайрын бурхан чи минь хаан байна хариуч надад хэлээ хариуч надад хэлээ
төгчмийн random хамтлаг. Ямар баялаггүй цэцэг дуусаагүй дахиад нэг цэцэг бариад гашиж байгаа хүн ном тостыг хайна. Баярлалаа. Үнэхээр бас энэ төрсөн өдрийн энэ гоё өдрийг ингэж гоё одоо сэтгүүлчд хамгийн хайртай уран бүтээлийн анд нуг дахан дүүстэйгээ ингэж гоё одоо тэмдэглээ өнгөрүүлсэн. За энэ жил бол Саран Төвөгчийн төрсөн өдрийн тоглолт байхгүй 6 сарын 6-нд бүгдийн оол хийсэн байна. Тэгсэн. Тэгээд өнөөдөр ийм гоё халуун уур амьсгал ер нь бол нөгөө өөрийнхөө хананд бол их өөрийнхөө гэртээ бол ингээд тэмцээнд бол тамирчид бол заавал ялдаг гэдэг шиг өнөөдөр Хэвлийн бахварлаа журмын одоо уран бүтээлийн анд нөхдөдтэйгөө дүүнэртэйгээ ах эгч нартайгаа ийм сайхан одоо уур амьсгалтайгаар зохион байгуулж яхад би үнэхээр баяртай байна. Давхар баяртай байна. Би үнэхээр их цаг зав зарцуулж бүгдээрээ хүрэлцэн ирсэнд баярлж байна. Тэгээд үнэхээр 6 сарын 6 2026 оны 6 сарын 6-нд гайхалтай тоглож өгнө гэж сараа намлая. Та бүхэн хүрэлцэн ирээрэй. Баярлалаа. Тэгээд сэтгүүлчдээс өнөөдөр энэ үйл ажиллагааны эзэн эрхэм дуучнаасаа ярилцлага сэтгэл авах хүмүүстэй бид нар бас хэсэг хормыг өгж байна. Тэгээд хүрэлцэн ирсэн уран бүтээлийн анд нуг дахан дүүс зочдыгоо Сараагчийнхаа ярилцлагын араас бүгдээрээ дахин нэг уулзахыг та бүдтэйгээ байж байгаарай гэж бас хүсэж байна. Сэтгүүлчдээ таныг төр хэсэг үлдээе.